Орхиул аймгийн хэмжээнд энэ жил 18,000 орчим гад төмс хүнсний ногоо үр тариа тариалсан. Одоогоор төмс хүнсний ногооны хураалт 40 орчим хувьтай байгаа бол үр тариагаа дөнгөж хурааж эхлэх гэж байна. Зуншлаг гандуу ургацын болц таар байснаас ургац хураалт хойшлсон. За харин одоо хэтгүүтрхээс урьдж ургацаа бүрэн хурааж дуусгах хэрэгцээ шаардлага үүсэт байна. Жилээс жилд үүсдэг ажлын хүчний асуудал энэ жил мөнсөн. За үүнийг аймаг орон нутаг аж ахуйн нэгж байгууллагууд ихтэй мэргэжлийн сургуулиудаа хамтран шийдвэрлэхээр өнөөдөр уулзалт хийсэн юм а. За аймгийн үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах комиссийн хүрээнд бас манай энэ хадлан тижэл ургац хураалт, ногоо хураалтын ажлууд бас одоо зохион байгуулалтын ажлаа хийгээд ажиллаж байна. За энэ хүрээнд манай ихтэй сургуулиудын одоо оюутан сурагчдыг одоо ногоо хураалт, ургац хураалтын ажилд одоо урьж хамтран ажиллуулахаар энэ одоо манай ногоочдоос нэлээд хөсөлтүүд ирсэн. За энэ хүрээндээ бид нар бас манай орхон сумын засаг дарга, за мөн хүнсгэд аж ахуйн дарга байлцаж өнөөдөр манай ихтэй сургуулийн 8 сургуулийн төлөөлөл захирлуудтай уулзалт хийж зохион байгуулж байна. Тэгээд өнөөдрийн сургуулиудынхаа нөөцөр бол нэг 1200 орчим хүүхэд оюутан залуучууд гаргах одоо ийм нөөц боломж байна гэдэг ийм зүйлийг хэлж байна. Нэг зүйл анхааруулж байгаа. Хүн хүчээ оюутан сурагчдыг авч ажил дайшилж болно. Энэ дээр тариалжд байна. Нэгдүгээр цалин хөсний асуудал яригддаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Орж илүүд бас хүн хош ажиллуулчаа цалингаа өгдөг, тогтсон цалингаа тийм ээ. Ийм асуудал маргаа үүсдэг. Хоёрдугаарт бол аюулгүй ажиллагаа. Энэ оюутан залуучуудыг ажиллуулчаад аюулгүй ажиллагаа заавар журам мөрдөхгүйгээс болоод бас одоо янз бүрийн сөрөг юм үзэгдэл гарах юм бас асуудал байдаг. Гуравдугаарт бол ажлын нөхцөл болцоор хангах хэрэгтэй. 7 хоногоор 10 хоногоор аваа явдаг. Очоод нэг хүн амьдрах боломжгүй ийм одоо орон цавнд хүмүүсийг оюутнуудыг олноор нь байрлуулдаг. Өвдөн сэрүүн болж шиндээ сэрүүн хүн байна тийм ээ. Ингээд тавтах халддаг. Үүнээсээ болоод янз бүрийн бас өвчин зовлон одоо нэвтрэх юм тийм ээ. Ийм сөрөг юм гардаг учраас үүнийг анхаараарай гэж хэлж байгаа юм. Эцэст нь бол энэ тээврийн аюулгүй байдал. Энэ ирээд өөрсдийнхөө унаагаар хүн хүч аваад явдаг. Энэ дээр одоо бас даас хэтрүүлдэг. Заавар журам зөрчдөг, замын хөдөлгөөний аюулгүй хангадгүйгээс болж бас аваар бас үүсэх юм нөхцөл байдал үүсдэг. Ийм хэдэн зүйлийг олон анхааруулж байгаа. Ингээд одоо бол гол хүмүүсийн ногооны гол хураалт энэ 7 хоногийн одоо дундаас эхлэх гэж байна. Цагийн болж байна тийм ээ. Тэгээд богино хугацаанд ямар ч байсан хүн хүч бүх юм ингээд бүрдүүлэр авах юм бол нэг хугацаа 10 сарын ихэхэд хураагаад авчих юм боломж. Тэгээд хангахын төлөв ажиллаж байна. Тариаланчдаас одоогоор 700 гаруй ажиллах хүчний захиалга ирүүлсэн байна. За харин ихтэй сургуулиудаас 1200 гаруй оюутныг ургац хураалтанд ажилуулах боломжтой хэлж байна. Оюутнуудыг ажилуулахдаа цалин өссийг өмнөх жилээс бууруулахгүй байх, цагтан цалинг нь олгох, байрны нөхцөл хоолны чанар дээр онцгой анхаарах, ажиллах хүчнийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх. Энэ жилийн хувьд бол орхон сумын хувьд бол 1600 газар тариалт хийлээ. Төмс хүнсний ногоо, нарийн ногоо голдуу тариалт хийлээ. За одоогор бол бидэнд ажиллах хүчний хувьд бол 600 гаруй оюутны одоо хүсэлт захиалга эргэн аж ахуйн байгууллагуудаас маань ирсэн байна. За энэ жилдээ бол бид 1 гаагаас 20-с 25 тонн ургац сурах дундаж баланс гарсан байгаа. За өнгөрсөн жилийн хувьд бол оюутнууд маань бол ер нь жилийн жилд бас ургац алдуулахгүй байх, ургацыг хурааж авахд бол ихтэй сургуулиуд маань бас ашил буудлыг өгж оролцдог. Энд бол бас талархуйштай байдаг. За энэ жилийн хувьд бол мөн адил бас оюутнуудаа ажилуулахаар бид гурвалсан гэрээгээр ажиллая гэдэг бас дүгнэлтэнд дөнгөж саяны хурлаар бас хүрлээ. Зэрэг асуудлуудад ач холбогдол өгч аль талдаа хариуцлагатай байхаар 3 талт гэрээг байгуулахаар боллоо. Ургац хураалтанд ажиллах техникийн бэлэн байдлыг тариаланчид өөрсдөө хангасан, харин ажиллах хүчний асуудлыг инхүү шийдснээр аймгийн хэмжээнд ургац хураалтыг 10 дугаар сарын ихэнх гэхэд бүрэн дуусгах боломжтойг албаныхан хэлж байна.